сүүлийн 5 жилийн турш мөнгө тараагаад яг юу өөрчлөгдсөн бэ? Манай улсыг нэг айлаар төсөөлвөл айлаар бол бид осныхаа зоргоор үрдэг л айл болж байгаа. Боломжгүй болтлоо бид ингээд төсөөд хэлждэг. Энийг таана гэдэг бол аюу хэцүү ажил үүдэг. Энэ 7 хоногт миний бодлоор маш том эхлэл тавигдлаа. Бид одоо бодох цаг болж байна. Сайн байцгаана уу? Зөвхөн сайн байцгаана уу? Ерөнхий сайд Зандач нар байна. Өнөөдөр та бүхэнтэйгээ ээлжилт уулзалтаа хийж байгаад баяртай байна. Надад та бүхэнтэйгээ элен далангуу санал бодлоо хаваалцах бас бодох зүйлүүд их байна. Зэгцэр хөдөлгөөн подкастынхаа энэ дугаараар удаан жилийн улс төржилт хэлцээрийн үр дүнд хийсэн түүхэнд бичигдэнэ гэж хэлж болох томоохон үйл явдал болон энэ 7 хоногийн засгийн газрын хурлаанаар гарсан онцлог шийдвэрүүдийн талаар та бүхэндээ тайлбарлахаар би энэ сууж байна. За ингээд подкастаа эхлүүлцгээе. Эхлээд би та бүхэнтэй яг энэ цаг үед дэлхийн геополитикийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар санал бодлоо товч хуваалцъя. Хамгийн энгийнээр хэлэх юм бол бидний мэддэг дэлхийн дэг журам маш уртастайгаар өөрчлөгдөж байна. Ер нь дэлхий сүүлийн хэдэн зуунд нэг туйлтай, олон туйлтай, хоёр туйлтай дэлхийн ертөнцид амьдарч байгаа гэж тодорхойлж ирсэн. Үүний юу гэсэн үг вэ гэхээр нэг туйлтай буюу одоо нэг л атмантай байх үед бол инх тайван дэлхий дээр тогтож дэг журам тодорхой байдаг. За хоёр туйлтай болоод ирэхэд бол тэнцвэрээ хадгалж чадвал одоо социализм, капитализм ч гэдэг юм хоёр туйлтай байж ирсэн өнгөрсөн зууны тодорхой хугацаанд тэнцвэрээ бас хадгалаад иж болдог. Хоёр туйлын хооронд зөрчилдөөн болж болох. Олон туйлтай болоод ирэхээр хүс нутгийн зөрчилдөөн маргалдаан хэн хүчтэйгээ үзэх өрсөлдөөн тэмцэл улам нэмэгддэг. Дайн зөрчилдөөн зайлшгүй гэж үздэг. Олон улсын харилцааны онолсоор нэг үгээр хэлбэл өнөөдөр бид хайбрид зөрчилдөөн тэмцлийн үед амьдарч байгаа олон туйлтай төдийгүй олон хэлбэр янзтай болсон мэдээллийн дайны үед амьдарч байна. Бид газар нутгийн төлөө тэмцэлдээний одоо хуурай замын, агаарын замын, зөөлөн хүчний, мэдээллийн, кибер, эдийн засгийн, тарифын дайны үед амьдарч байна. Энэ мэдээллийн дайны үед бол нэгэн нөлөөлөлтөд ард ирэг дээр дамжуулж, сошиал медиа, нийгмийн сүлжээгээр дамжуулж нөлөөлөх эрчим хүчний дайн, хиймэл оюун ухаан, захин өрсөлдөөн. Энэ бүхэн бол технологийн түвшлийн шинэ өрсөлдөөн, шинэ дайны талбар болж хөгжиж байна. Энэ орчин цаг нөхцөлд бол улс орн болгон өөрсдөө зэгцэлж, нэг зүг тандаж, нэг үндэстнэрээ нягтарч ингэж давж гарна гэж олон улсын харилцааны болд үзэж байгаа маа. Тийм учраас бид гадаа хүүтэн байхад дотоод улаан байх ёстой, бид доктортой байх ёстой, үндэсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, ажлын байрыг бий болгож, эрчим хүчний доктортой байдлаа хангаж, за оюуны нөөцөө нэмэгдүүлж, хиймэл оюун ухаан, технологийн твшлийг ашиглаж чаддаг байх ёстой. Уул уурхай эдийн засгаас мэдлэгийн эдийн засаг руу шилжих ёстой. Тийм олон зорилтууд бол нэг үгээр хэлбэл эдийн засгийн тусгаар технологи хамгаалах явдал гэж байна. За эдийн засгийн тусгаар технологи хамгаалах хамгийн ихний алхам бол олон жил ингээ үргэлжилж байгаа эмх замбрааг энтропи буюу хаосын байдалд орсон энэ дэг журам, институт, хүмүүсийн харилцааны ёс суртахууны хэмжээг нэг зүгт, нэг жигт оруулж зэгцтэй болсноороо эмх замбраатай, дэг журамтай ийм нийгэмд илүү хүн итгэлцэл бий болдог. Итгэлцэл бол нийгмийн харилцааны хамгийн үнэтэй зүйл юм. Нийгэм. Мөнгнөөс илүү үнэтэй зүйл бол итгэлцэл. Тийм учраас нийгмийн итгэлцлийг бий болгох бол зэгцэр хөдөлгөөний бас нэг зорилт юм аа. Ийм учраас бид данхар төрийг танаж, төрөөрөө бүсэж чангалж, хэмнэлтийн горн чилжиж, долларын ханшаа дагтуржуулж, эдийн засгийн өсөлтийнхаа зураг тавьж хязгааргүй өсөж үргэлжилжсэн үнийн өсөлтийг бас хязгаарлахыг зорж байна. Манай улсыг нэг айлаар төсөөлвөл бид нүүрс алт зэсээ зарж амьдардаг улс гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл 3 төрлийн бүтээгдэхүүн манай экспортын 90% эзэлдэг. Өөрөөр хэлбэл бид уул уурхайн экспортоос ордог орлоготой улс гэж хэлж болно. Мөнгө олдог бусад салбар одоо гадагшаа мөнгө зардаг олон салбар маш бага. Энэ мөнгөө бид цалин тэтгэвэр тэтгэмж, нийгмийн асуудлуудаа шийдэж гадаад өрөө төлж сургууль цэцэрлэг одоо нийгмийн дэг журмыг тогтоодог хууль хүчний байгууллагуудаа санхүүжүүлж төр оршин тогтдог. Гэсэн ч төсвийн докторжуулалтын сандаа хадгалсан мөнгө ихэнхдээ удаан тогтохгүй зарцуулах шаардлага гараараас гарч ирдэг. Ингээд улс төржилт эмх замраагүй байдал бол байгалийн баялагаар орж ирсэн мөнгө иргэдийн амьдралыг сайжруулах байна гэж ийм дүгнэлтэнд нийгэмд тогтдог. Үүний нэг шалтгаан бол бид байгалийн баялагаас олсон орлогоо бараг ирээдүйдээ хадгалж үн болох зүйлд хөрөнгө оруулдаггүй. Эмх замбраагүй байсны л таныг алдаа юм. Айлаар бол бид осныхаа зоргоор үрдэг л айл болж байгаа. Энийг төсвийн тэлдэгдэг. Тэгээд ч татвар яаж буурах вэ? Амжиргаа яаж сайжирч эхлэх вэ? Яаж одоо шинжлэх үү гэдэг юм боломжгүй болтлоо бид ингээд төсвүүд хэлждэг. Энийг тана гэдэг бол аюу хэцүү ажил үүдэг. Төсвийг тана гэдэг хэцүү ажил үүдэг. За ингээд энэ төсвийн мөчлөг гэдэг маань нүүрсний үнэслөө тэрнийг зарлаа үрлээ бид тэр хэмжээгээр алдагдлалд орчдөг. Хоёрдугаар бид хөгжиж байгаа улс хөрөнгө оруулалтууд шаардна эрчим хүч, дэд бүтэц энэ том
газар нутгийг бид санхүүжүүлэхэд асар их зардал гаргах хэрэгтэй болж байгаа. Ийм учраас бид тооцоололоор биш ирээдүгөө харж биш өнөө маргааш аргах цаас эдийн засаг руу орсон. Нэг бол амиа аргах цаас эдийн засаг гэж. Ирээдүйн тухай санаа зовх биш. Дөрөвдүгürt бид уул уурхай эдийн засагт орон учраас бид уул уурхай үнийн өсөлт бууралтаас эдийн засаг хамаардаг болсон. Доктортой эдийн засаг өсөлт биш. Нэмэн өртөг шингээдэг ажлын байр бий болгодог үндэсний үйлдвэрлэлийг дэмждэг. Энэ бүхэн маань бол уул уурхай түүхийдийн үнээс хамааралтай эдийн засаг болгож байгаа. Яг манайхтай ижил уул уурхайн салбар нь эдийн засгийн гол тулгуур болдог. Хөгжсөн орнууд баялагын сан байгуулах замаар байгалийн баялагынхаа үр өгөөжийг өөр салбарт оруулж хөдөө аж ахуй, аялал жуулчлал, технологи, инновац руу шилжүүлж эдийн засгаа төрөлжүүлж байна. Энэ одоо Арабын орнууд. Ингэж нэг баялагын хараал гэдэг юмыг баялагын эрүүл болгож байгаа чиг хандлагыг баялагын сан гэж байгаа. Африкийн улсууд асар их баялагтай боловч баялагын хараалд нэрвэдлээ одоо эдийн засгийн төрөлжөөгүй ингээд баялагын дуусгаар баларч байна. Гэсэн юм эдийн засгийн туршлага дээрс үндэслээд Арабын орнууд бол нефт газаас олсон орлогоо бусад салбараас сэргээж чадж байна. Ямар ч баялаггүй Сингапур, за бас асар их Норвегийн баялагын сангууд бол бодит жишээ болж байна. Энэ жижигийг л харгалзаж бид үндсэн хуулиндаа 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэрнийг би бүр томьёож Норвегийн үндсэн хуулиас авч тэр санаавчигтэй байгалийн баялагын үр өгөөжийн дийлэх нь ард иргэдтэй өгөөжтэй хүртээмжтэй байх санаачлагыг оруулсан. Энэ бол хүртээмжтэй эдийн засаг гэж Нобелийн шагнал эрдэмтний шинэ чиг хандлага байна. Inclusive economy гэж. Энэ 7 хоногт он удаан жилийн улс төржилт хилцэлт маргаанд цэг тавьж төр хувийн хөвшил нэг зүгт хандаж хамтарсан нэг шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл түүхэн давхуда төр хувийн хөвшлүүд нийгмийн баялагын сангаа нийлж одоо баялагын сангаа хариуцуулъя гэдэг дээр нэгдэж гарын хэвсэг зурлаа. Энэ хүрээнд Монголын томоохон стратеги дуудлах ухаан өдрөг нарийн сухад баруун наран мөн Эрдэнэтийн үүсмэл ордод хэрэгжиж буй төсөл ачид ихийн ордын өгөөжийн 60% артамд өгөөчтэй болох урьдчилсан тохиролцоонд хүрлээ. Энэ бол зарчим юм, суурь юм. Энэ дээр бид наривчлан тооцоонууд тийм. Энэ бол energy resource exploration, за тэгээ өсөх зоос ачид ихтэй компаниуд юм. Тийм учраас хувийн хвшлийг хязгаарладаг байхаас илүүтэй харилцан ойлголцол төрж улс орны эдийн засгийн үндэс улсын доктортой байдлыг хангах итгэлцлийг бий болгоход хэмжиж байгаа. Итгэлцэл бас мөнгөөр хэмжигдэхгүй тийм үн цэнтэй зүйл. Ийхүү Монгол улсын засгийн газар гал морин жилийнхаа босгон дээр уул уурхайг тойрсон зөрчил маргааныг эцэлж улс орныхоо хөгжилд төр хувийн хвшил хамтдаа урагшлах эхлэлийн цэгийг тавилаа. За энэ бүхэн бол жинхэнэ нөгөө баялагтай эзэн Монгол гэж яриад хэрэгжихгүйсэн жишгийг бодит ажил болгож байгаа. Баялагтай эзэн Монгол хөтөлбөрийг бодит ажил хэрэг болгож байгаа. Мянган байрын аялал нэг алхмаас эхэлдэг гэдэг. Ийм учраас энэ баялагтай эзэн болох энэ Арабын орнууд шиг, Норвег шиг жинхэнэ утгаараа хөгжих ийм эхэлт явж байна. Энэ сангаа харин зөв зарцуулдаг болох хэрэгтэй. Үүний тулд бид бас нээлттэй ил тод Монголи дээр бүх стратегийн ордуудаас орж ирж байгаа орлого, ашигт малтамлын нөөц ашигласны төлбөр орж ирэх ийм орчныг, кибер орчныг, захим орчныг бий болгож ард түмэд нээлттэй ил тод болгох. Албан тушаалтны хяналтаас ард түмний хяналт илүү. Юм учраас ард түмний нүдэн дээр ил тод байдаг ийм баялагын хяналтыг бий болгох. За дээр нь баялагын татвартай болох асуудлыг улсын их хурлд оруулж шийдвэл 60% өргөхгүй л тохируулгын төлбөр буюу баялагын татвартай болох асуудлыг шийдвэлнэ гэж тохиролцлоо. За хоёрдугаарт нь энэ засгийн газрын хуралдаанаар бид газартай холбоотой асуудлыг шийдлээ. Газар бол одоо улсын үндэс, амьдралын үндэс учир хүний амин чухал хэрэгцээ. Засгийн газар жил бүр Монгол улсын хэмжээнд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил хэмжээ зориултыг баталдаг. Энэ жил бол оны эхэнд баталж, газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэрийг орон нутагт гаргахын эрхийг шилжүүллээ. Газар болголтыг хүн суртал шат дамжлахгүй болгож зэгцэллээ. За газрын асуудлыг одоо сум дүүргийн засаг дарганаас шийдвэрлэх эрхийг олох, хууль эрх зурж орчин бүрдүүлэх чиглэсэн. Иргэд газрын эзэд болох боломжийг бүрдүүлье. Мөнгө халамж хүлээж суух биш, газар дээрээ газар тариалан бизнес эрхлэх боломжийг бүрдүүлж өгөх гэсэн агуулгатай хууль эрх зүйн шинжилгээг хийхээр одоо чиглэсэн. За хоёрдугаарт баялагын өгөөж ард түмний мэдлэлд байх зарчимд нийцүүлж ард иргэдийнхаа саналаар энэ үндэсний баялагын сангийн бүрдүүлэлт зарцуулалтыг шийдвэрлэж байх энэ зарчмын шийдвэрийг гаргаж зөвлөлдөж шийдий ард иргэдтэйгээ зөвлөлдөх санал суулгах зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Баялагын өгөөж ард түмний мэдлэлд байж тэдний саналаар шийдэг болох ёстой. Ингээд Монгол улсын засгийн газраас зөвлөлдөж шийдээ тогтоолыг батллаа. Ард иргэдтэйгээ зөвлөлдөж шийднэ. Сошиалын шүүгэнаар альсвал дамт цуу яриагаар биш, одоо сургаар биш, судалгаа тооцоотойгоор нотлох баримт мэрэгчлэнүүд эрдэмтэд судлаачдын үгийг сонсож байгалийн баялгаа яаж шийдвэрлэх вэ гэдэг мэрэгэн шийдвэрээ ард иргэдтэйгээ зөвлөлдөж гаргана. За алдагдсан ордоо буцааж авах шийдвэрийг засгийн газар гаргасан. Дөрөвдүгээр шийдсэн нэг том асуудал бол борт тээгийн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж хамтран ажиллах аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах шийдвэр гарлаа.
Ингэснээрээ бортыг ордыг ард иргэдээ өгөөчтэй болгоно. Энэ төслөөс орж ирэх хөрөнгө өгөөж ил тод нээлттэй одоо самбар дээр интернетээр Mongolia самбар дээр байж энэ төслийн хэрэгжилтээс орж ирэх үр дүн ард иргэдийн шууд хөрөнгөний санд ордог. Ард иргэд өөрсдөө харж яадаг. Ингээд энэ төслийн хэрэгжилтийн үр дүн орон сууцсандаа эрүүл мэндэд босролтоо зарцуулах эрхийг нээсэн ийм үндсэн шийдвэрийг гаргалаа. Ингэснээрээ бортын ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж ард иргэдээ өгөөчтэй болгоно. За 5 дугаарт Монгол Улсын засгийн газар энэ уралдаанаараа засгийн газрын тогтоол баталж халдвар болон халдвар тус өвчин судлалын газрыг нэгтгэн зохион байгуулж өвчний хяналт урьдчилан сэргийлэх үндэсний төвийг байгуулахаар болсон. Тийм учраас альва өвчнөөс урьдчилан сэргийлэх нь эрүүл мэндийн салбарын гол үүрэг. Урьдчилан сэргийлэхэд зарцуулсан 1 төгрөг ирээдүйн 100 төгрөгтэй тэнцдэг 100 төгрөгийг хэмндэг гэсэн үг. Өөрөлдвөл 1 төгрөг зарцуулбал 10 төгрөг, 5 төгрөг хэмнэх гэсэн үг. Тэгэхээр 5 дахин 10 дахин ашигтай байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол зардал биш юм. Энэ бол хяналт юм. Иймээс өвчний хяналт сэргийлэлтийн төвийг байгуулах нь зөвхөн нэг салбарын асуудал биш. Эрүүл мэндийн салбарын асуудал биш. Улсын доктортой байдал, аюулгүй байдлын шийдвэр гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд бид нэг зүйлийг их тод харлаа. Өвчин гэдэг бол зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш. Эдийн засаг, боловсрол, хилгайл, хөдөлмөр зохион байгуулалт гээд бүх салбарыг зэрэг зогсоодог үндэсний аюулгүй байдлын эрсдэл юм. Өнөөдөр манайд өвчин гарсны дараа арга хэмжээ авдаг тогтолцоо байна. Дараа нь эмчилдэг тогтолцоо байна. Харин урьдчилан харж, эрт сэрэмжлүүлж, засгийн газарт нэг цэгээс шуурхай, шинжлэх ухаанд цуурилсан бодит шийдвэр мэдээлэл өгдөг бүтэц байхгүй байна. Өвчний хяналт сэргийлэлтийн төв гэдэг бол шин эмнэлэг барих тухай асуудал биш юм. Энэ бол эрсдлийг эрт илрүүлж том хямралаас сэргийлдэг үндэсний систем соёл юм. Ингэж чадвал одоо бүх системдээ бид хоол тэжээлийн дутагдлаас ахуулаад амны хүндээ өвчлөл, шүд, эрүүл бол одоо бие эрүүл гэдэг зохицоор нь ард иргэдийнхаа эрүүл мэндийг хамгаалах шин тогтолцоо бүрдүүлж байна гэсэн үг. За эцэст нь хэлэхэд би анх ажиллаа аваад үнээрээ байх болно гэж хэлсэн. Үнэн одоо бодит байдал бол эдийн засгаал доктортой байх хэрэгтэй байна. Үнийн өсөлт инфляцийг хөөрөгдөж болохгүй. Доллар төгрөгийн ханшаа доктортой байх ёстой. Сүүлийн 5 жилийн турш мөнгө тараагаад яг юу өөрчлөгдсөн бэ? Халамж хавтгаарлаа гэж ярьдаг. Тэгвэл бэлэн мөнгө тарааснараа инфляцийг хөөрөгдөөд за тэгээд эдийн засаг эрүүлжиж тамарсан уу? Бид одоо бодох цаг. Одоо бид доктортой байх нь чухал. Доктортой өсч хөгжих нь чухал. Үүний тулд эхлээд зэгцлэх ёстой. Зэгсэлжээж бид чөлөөлөх ёстой. Чөлөөлвөл бид хөгжинэ. Ялангуяа байгалийн баялагын өгөөжийг зэгслэх хэрэгтэй байна. Зэгсрэх хэрэгтэй байна. Энэ 7 хоногт миний бодлоор маш том эхлэл тавигдлаа. Бид хадгаламж хоримтлалтай болж эхэллээ. Төрийн үйл хэрэг, төмөн олонний санал бодол хоёр нэг зүгт гарахыг зэгсрэх хөдөлгөөн гэж хэлж болно. Манай засгийн газар зэгсрэх хөдөлгөөнийг тууштай хэрэгжүүлнэ. Өнөөдрийн ярих сэдв маань энэ байлаа. Цагаан сарын баяр одоо удахгүй болох гээд та бүхэн маань их завгүй байгаах. Ийм завгүй үедээ миний яриаг дуустал сонссонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Баярлалаа. Түр баяр та.